За энэ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл арга хэмжээг санхүүжүүлэх талаар хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний тухай юутай танилцлаа. За энэ улсын төсөв батлагдсан одоо төсөл арга хэмжээнд зарим тендер авч байгаа байгууллагын буруу тавьд ажиллагаанаас болоод чимээ тендер шалгаруулж байгаа тухайн байгууллага нь үнэн хэд буулгачаад байна. Тэрбумаас тэрбум 500 сая хүртэл буулгаж байна. Эний саан тэгээд чанартай барилга баригдахгүй ирнэ. Энийг барилгын тэгээд барилгын хөгжлийн төвийн тэр энийг шалгадаг юм уу? Аль эсвэл хүчин чадал муутай компаниуд давхарлуулан тендер авчаад энийг сунжруулаа явдаг. Зарим одоо юунууд чинь 8 жил хүртэл явж байгаа тендер юу байгаа шүү дээ. Жишээл Баяулгийн аймаг хотхорын нэг эмнэлгийн асуудал байж байгаа. Анх 300 тэрбум байсан. Одоо бараг 2 тэрбум хөрчүү. Энд хяналт байдаг юм уу ер нь? За зарим одоо сургуулиуд байж байна. Жишээлбэл Зэнгэл сумын Туваа сургууль 360 хүүхдийн 3 тэрбум 700 хэдэн сая байсан. За 320 хүүхдийн сургууль байгаа. 12 тэрбум. Энийг одоо нэгдсэн юм байдаг юм. Ер нь барилгын яамныхан барилгын хөгжлийн төвийн тэр чинь нэг чинь шалгаад ичнээн арматур орсон байна. Ичнээн одоо шавар шороо орох ёстой. Ийм одоо той боо одоо тийм тосоо орох ёстой гэдээ тосолж гарах боломж бий вэ? За төсөв тендер авчаад хугацаанд бариагүй одоо компаниудыг хар даансанд оруулах талаар ямар бодлого бариад шалгалт хийгээд ажиллаж байна. Жил ногооноор сумын спорт соёлын төвчөд 6-7 жил болж штэ. Тэгээд жил болгон хойшинд татж байгаа тэгээд төсвийг нэмэгдүүлдэг, улсын төсөв дарамт тушруулдаг, хугацаанд нөгдгөө. Ийм асуудлаар ямар арга хэмжээ авсан юм? За хууль санаач хариулъя. Бусламагш хариулъя. За тогтоолын төсөл санаачилсны одоо зүгээс одоо нэг санал хэлэх гээд байна. Ер нь бол төсөв өөрөө батлагдах нь 2 үе шатаар одоо хэрэгжээд байгаа. Энэ төсвийн тухай хуулиар төсвийн төлөвлөлтийн хэсэг. Энэ төлөвлөлтийн хэсэг нь болохоор бүх төсвүүдээ саналыг аваад ирэмблээд багцлаад ингээд төсвийн хөрөнгө оруулалтын энэ бодлогоор зохицуулагдчихаа. Харин яг хэрэгжилтийнхаа шатн дээрээ энэ нь бол төрийн худалдаа авах ажиллагаагаар зохион байгуулагдчихаа. Энэ тусдаа өөрөө цахим системтэй, өөрөө хөрөнгө оруулалтын бодлогоос тусдаа, төсвийн бодлогоосоо тусдаа, ийм 2 өөр тусдаа бодлогоор нэг зүйлийг зохицуулахлаар энд яг шаардлага хангасан гүйцэтгэгч компаниуд сонгон шалгарахдахгүй байх үндслэл бүрдээд байгаа. Тэгэхээр энийгээ бид нэр цаашдаа төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хууль гэдэг одоо сангийн яамнаас засгийн газараас боловсруулагдж байгаа хууль аа. Энэ хуулийн дээр энэ 2 зүйл залтай 2 одоо шаталтай энэ зохион байгуулалтын хэлбэрээ нэг малгад зангидж хөрөнгө оруулалт төслийнхаа бодлого дээр уялдуулах шаардлагатай байгаа. Энэчнээс бид нар маш олон одоо энэ төсөл уддаг, гацдаг, шаардлага хангахгүй компаниуд одоо сонгон шалгарагддаг энэ асуудлыг шийдвэрлэх бүрэн бололцоо нээгдэх юм аа. Ингэж харж байгаа.